нэгдсэн улс Иран дахь агаарын цохилтоо эрчимжүүлж Ираны пуужингийн товтлогоо 90% буурсан гэж мэдэгдэв. Нэг баррел газрын тосны ханш $119-оос $90 руу огцон унлаа. 16 хүртэлх насны хүүхдүүдийн сошиал медиа хэрэглээг хоригдсан Азийн анхны улс Индонез боллоо. Өөр Монголд 30 сая гаруй тонны нөөцтэй ураны орд илрүүлжээ. Өглөөний мэндийг хүргэж үзэгчдээ Тэнгэр телевизийн ажлын ихэнх хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Бид хөрөнгийн зах зээл болон технологийн салбар, инновацтай холбоотой хамгийн сүүлийн үеийн чухал мэдээллүүдийг та бүхэнд тайлбарлуулах болно. Анхаарлаа хандуулно. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн хамгийн их анхаарлаа хандуулж байгаа сэдэв бол яхаа аргагүй ойролт орондод үргэлжилж байгаа Израиль, Америк нэгдсэн улс, Ираны асуудал байгаа. Тэгэхээр олон улсын судлаачид энэхүү үйл явдлыг сүүлийн өдрүүдэд Ираны дайн гэж тодорхойлж байгаа. Тэгэхээр Ираны дайн 12 дахь өдрөө үргэлжилж байгаа. Тэгэхээр газрын тос товарын зах зээл, Америк нэгдсэн улсын хөрөнгийн зах зээл, Азийн хөрөнгийн зах зээл гэх мэтчлэн дэлхийн томоохон хөрөнгийн зах зээлүүдийг энэ үйл явдал ерөнхийдөө хөдөлгөж байгаа гэдгийг бол манай үзэгчид маш сайн мэдж байгаа. Тэгэхээр хамгийн сүүлийн үед гарсан мэдээллүүдийг л хаваалцъя тийм. Тэгэхээр Ираны дайны үеэр нийт 1230 хүн Иранд, за Ливанд болохоор 486, за Израильд 11 хүн амь насаа алдсан юм харамсалтай үйл явдал болсон байна. Одоогийн байдлаар тодорхой байгаагаар. За тэгээд ер нь яг сүүлийн үеийн онцлог мэдээллүүдээс илүүтэй Дональд Трамптай холбоотой, Дональд Трампын мэдээлэлтэй холбоотой мэдээллүүдийг хүргэсэн зүйтэй болов гэж бодож байна. За Дональд Трамп бол Ормозын хоолоогоор дамжих нефтийн тээврийг саатуулах хэрэг оролцох хийх юм бол Ираны зүгээс хийх юм бол Америк нэгдсэн улс Иран руу одоогоос 20 дахин хүчтэй хариу цохилт өгнө гэж бол өнгөрсөн даваа гарагт анхааруулсан байгаа. За тэгээд улмаар 3 дугаар сарын 3-наас эхлэн Ираны хувьсгалт Квард Ормозын хоолоогоор дамжин өнгөрөхийг завцсан хөлөг онгоцуудыг галдан шатаана гэж занал хэлж, за Америк нэгдсэн улс харин Ормозын хоолоогоор явах хөлгүүдийн аюулгүй байдлын батлан танаа гэсэн юм байр суурьтай байгаа. За гэвч бас сүүлийн үед гарсан одоо байдлаар бол одоо 2 хөлөг онгоц одоо хоолоогоор дамжин өнгөрсөн байгаа нь өдөрт ердийн үед бол 60-аас дээш хөлөг одоо онгоц дамжин өнгөрдөгтэй харьцуулахад бол маш бага үзүүлэлт болж байгаа. За тиймдээ Дональд Трамп худалдааны хөлгүүдийн аюулгүй байдлыг баталгаажуулах зорилгоор энэхүү анхааруулга одоо мэдээлэл хийлээ гэж одоо харж болохоор байна. За тэрээр энэ мэдээллийг дэлхийн одоо худалдааг одоо хамгаалах алхам гэж тайлбарлаж байгаа. За ялангуяа уг хоолоогоор дамжих нефтийн нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай орнууд буюу за Хятад улсыг дурдж, за Америк нэгдсэн улсад талархах хэрэгтэй гэсэн утгатай дутуу бүхий зүйлсийг бол ярьж илэрхийлсэн байна. За одоогийн байдлаар Америк нэгдсэн улсын цэргийн хүчин одоо Ираны пуужин харагдах хөрөмжүүдийн ойролцоогоор 80%-ийг нь устгасан. За Ираны 46 хөлийг бол живүүлсэн гэсэн ийм тооцоо байна. За мөн мөргөлдөө эхэлсэн шалтгааны тухайд бол тэрээр Тегеран Америк нэгдсэн улсад халдах бэлтгэл хийж байсан учраас Америк нэгдсэн улс Иранд төрүүлж цохилдохоос өөр аргагүй байсан гэдэг бол хэлсэн байгаа. За мөн Ираны шин дэд удирдагч сонгогдсон тухайд за Мохбата Хаманиг томилсон явдалд бол сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Шинэ удирдагч халдлагын бай болох хэсэг талаар асуухад Трамп тодорхой хариу өгөхөөс зайлсхийж ийм асуудлаар тайлбарлахын зохимжгүй гэж үзсэн байна. За мөн харин Израиль улс бол Али Хаманиг орлох шинэ удирдагчийг сонгох юм бол за тогтолцооны бай болно гэдгийг бол хэдийн мэдэгдээд байсан. За ерөнхийдөө бол сүүлийн үеийн шинэ апдейтүүд гэвэл юм байна. Мөн хэдхэн цагийн өмнө гарсан мэдээллээр бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын зүгээс Ираны шинэ үдээд удирдагч болох Мужтаба Хаменийг бол дэмжиж байгаа гэдгээ бол аль бие усаар зарласан байна. Тэгэхээр үзэгчдээ үргэлжлүүлээ та бүхэнд за доктор Дэд профессор Баясгалангийн за ойролт орондод болоод байгаа үйл явдлыг тайлбарласан талаарх ярилцлагыг манай редакцид өгсөн байгаа. За түүний ярилцлагыг Ормозын хоолойн талаарх тайлбарсан хэсгийг та бүхэнд одоо үргэлжлүүлээд үзүүлье. Тэгээд өнөөдрийн байдлаар бол Орос яахав Хятад хоёрыг бол Ормозын хоолоогоор бол нэвтрүүлэхийг зөвшөөрөөд бусад ялангуяа Америкийн худалдааны онгоцуудыг барууны худалдааны онгоцуудыг бол Ормозын хоолоогоор нэвтрүүлэхгүй байхаар ийм болж штэ ийм бодлого явуулаад байж байна. Тэгэхээр Ираныг бол бас хэлжил байлээ. Нөгөө Аятолла Хаменийг одоо алдснаар өөр нөхцөлд бол Иран бол буугаад өгчих болохоор байсан. Тэгээ хэдийгээр Иран бол бас нэлээд тийм эр зоригтой дайнч үндэстэн боловч нөгөө талаараа бол энэ үед бол буугаад өгөх хэмжээний бол байх байсан. Гэхдээ тэрийг бол Орос Хятад хоёр дэмжиж байгаа учраас бас сэтгэл зүйн хувьд нэлээд
хүчтэй ингээд дайчин чанараа бол алдахгүй явж гин гэсэн ийм зүйлийг бол зарим судлаач нар бол хэлж байгаа. Тэгээд Хятад Орос хоёрын асуудал Иранд одоо тусалж байгаа асуудлыг бол янз бүрээр дүгнжэн л та. Тэгээд нэгдүгээр дэлхийн 3 дугаар дайн гарахгүй байх талын бодож гэнэ үү? Хоёрдугаарт гэвэл олон улсын эрх зүйг яг хүндэтгэж олон улсын эрх зүйг барьж Иранд туслахгүй байна уу? Эн чинь бол яг тэр Америк шиг холбоотнууд бас биш шүү дээ. Энэ Иран, Орос, Хятад гэсэн энэ гурвал чинь зүгээр хоорондоо харилцан тусалцах юм байгаа. Гэрээнүүд байж байгаа, стратегийн түншин гэрээнүүд байж байгаа. Гэхдээ Путин мэдэгдэжсэн шүү дээ. Иран хэрвээ тусламж хүсвэл бид нар бол тусламж үзүүлэхэд бэлэн байна. Биднээс тусламж хүсээгүй гэсэн ийм байр суурьтай байна. За тэгэхээр олон улсын эрх зүйн асуудлаа үнэхээр дагаж мөрдөж гэнэ гэдэг нэг асуудал. Гурав дахь асуудал энэ нийгмийн сүлжээгээр олон хэвлэл мэдээллүүдээр их явж байгаа зүйл нь бол энэ Орос Хятадын зэвсэгэл үнэхээр чанартай сайн уу гэдэг асуудал байна. Гэхдээ энийг бол одоо хэлэхэд эрт байгаа. Яг гэвэл эхний байдлаар бол Пуужингийн дарилтаас хамгаалах системийг Хятад ч вэ нүү, Орос ч вэ нүү нийлүүлсэн. Тэр нь бол Ираныг хотуудыг бөмбөгдөлтөөс бол хамгаалж чадсангүй. Ийм л зэвсэгтэй юм байна гэл иймэрхүү зүйлүүдийг хэлжил байна. Гэхдээ энэ бол эцсийн дүндээ бол дайны дараа ч юм уу эсвэл дараах хурцтмал байдлаар харагдах болохоос одоо бол арай эрт болов гэсэн иймэрхүү зүйл харагдаад байна л да. Тэгэхээр үзэгчтэй үргэлжлүүлээд бид Art Securities үнэт цаасны компани хөрөнгө оруулалтын зөвлөх лавг сүрэнтэй хөрөнгийн зах зээлд болж байгаа хөдөлгөөнүүдийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцах болно. Тэгэхээр Ираны дайн эхэлснээс хойш хөрөнгийн зах зээл дээр нэлээдгүй хүчтэй савлгаа орж ирж байгаа. Тэгээд Америк нэгдсэн улс бол ер нь Азийн зах зээл дээр ямар хөдөлгөөн гарч ирж байгаа вэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя. Өглөөний мэнд лавга. За өглөөний мэнд. Тэгэхээр хөрөнгө оруулагчид болон арилжаачдын гол анхаарлаа хандуулж байгаа сэдв бол яг л ойрхон дорнд дөрөнж байгаа үйл явдал бол сүүлийн 2-7 хоногийн туршид байна шүү дээ. Тэгэхээр Америк нэгдсэн улсын хөрөнгийн зах зээл ер нь яг Ираны дайн эхэлснээс хойш бараг энэ 2-7 хоногийн хугацаанд ер нь ямар реакц хөдөлгөөнүүдийг үзүүлж байна? За Америк болон Израиль тэгээд Ираны ойрхон дорндын асуудал нэлээд ширүүн нөхцөл байдалтай байгаа. 2 сарын 28-наас хойш дайны нөхцөл байдалтай шүү дээ. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн хувьд бол маш өндөр савлгаатай, ер нь бол маш өндөр рисктэй буюу эрсдэлтэй зах зээл дээр явж байна. За жишээлбэл 2 сарын 28-наас хойш хамгийн өндөр өсөлт үзүүлсэн зүйл гэвэл одоо газрын тос байна шүү дээ. Газрын тос бараг 30% өсөлт үзүүллээ. За бараг нэг өдөр бол бас 60% өсөлтийг бол үзүүлсэн шүү дээ дангаараа. Тэгээд яг хуу сая 2 өдрийн өмнө Дональд Трамп бол мэдэгдлээсэн ер нь бол дайныг бол богино хугацаанд бол зогсооно гэдэг мэдэгдлээс хойш бол газрын тос бол унаад одоогийн байдлаар бол нэмэх 30% өсөлтийг бол үзүүлсэн байдалтай явж байна. За харин биткойны хувьд бол крипто зах зээлийн хувьд бол харьцангуй уналттай явж байгаад сая Дональд Трампын мэдэгдлээс хойш бол биткойн бол нэмэх 5.9% өсөлтийг бол үзүүлчихэд байна. За харин Nasdaq болон одоо S&P 500 индексийн хувьд бол одоо бараг 0.1%. Ер нь бол яг дай ихснээс хойш айхтар өсөөчгүй, айхтар унаачгүй ер нь бол доктортой байдалтай байсан. За харин 2 өдрийн өмнө бол нөхцөл байдал хүнд байхад бол маш хүчтэй одоо нэгдүгээр өдөр бол фри маркет бол маш хүчтэй уналттай эхэлж исэн бол одоо GAFA нөхөд өсөлттэй хаагцсан байдалтай явж байна. Өнөөдрийн байдлаар ч гэсэн байдал өсөлттэй явж байна. За харин ах болон мөнгөний хувьд бол ерөнхийдөө бол уг нь бол дайны нөхцөл байдалд бол өсөх ёстой, геополитикийн нөхцөл байдал байвал алт мөнгө бол хамгийн сайн өсөх ёстой. Бас таварын зах зээлийн нэг бүтээгдэхүүн шүү дээ. Гэхдээ одоо газрын тосны өсөлт өөрөө маш хүчтэй өсөлт явагдаж байгаа учраас одоо нөгөө инфляц гэдэг зүйл буюу CPI гэдэг байгаа шүү дээ. Инфляцийг бол өдөөж одоо өсгөх тийм одоо суурийг тавьсан байгаа. Ийм үүднээс одоо долларын ханшийн сулралаас үүдэж одоо алт мөнгө бол эсрэгээр одоо уналт явлаа шүү дээ. Одоо инфляцийн айдсаас үүдсэн тийм одоо зүйлээс болоод алт мөнгө бол унсан байгаа. За харин одоо зах зээлтэй баг одоо уялдаа нь бол баг зэрэг хөдлөд нь шүү дээ. Одоо зах зээл S&P 500, Nasdaq өслөө гэхэд одоо баг алт мөнгө дагаж өсөж гин. За харин биткойн крипто зах зээл ч гэсэн дагаж өсөж гин. Унлаа гэвэл бас
муу адилхан дааж унж байна. Харин эсрэг хөдөлгөөн нь бол газрын тосн дээр л явагдаж штэ тий. Тэгэхээр газрын тос гэдэг зүйл өөрөө өсөж гинэ гэдэг бол хөрөнгөний зах зээл дээр бол одоо инфляцийг бол өдөөх тийм гол хүчин зүйлийн нэг юм аа. Тийм учраас инфляцийг аль болох бага байлгахын тулд газрын тос одоо ойролт орнуудын асуудал одоо багасч дайм одоо зогсчиж газрын тос эргэж унаад хөрөнгөний зах зээл болон одоо крипто зах зээл одоо өсөх ёстой тийм суурийг бол тавиад байна. За дээрэс нь бас нэг ажиглах ёстой юм гэвэл өнөөдөр бол CPI буюу инфляцийн бас дата гарна шүү дээ тий 2 сарын инфляцид гарна. Энэхүү инфляцийг бас хөрөнгө оруулагч нар бол ажиглаж байна. За гэхдээ одоо газрын тосны шок бол бараг 3 сарын дараагийн сарын CPI дээр бол нөлөөлөх байх. Гэхдээ яг уу газрын тос эргээд буцаад унуул бол нэг айхтар шок бол үзүүлэхгүй байхаа гэж харж байна. Би нэг зүйлийн Нэг зах зээлийн талаар бас илүү бага зэргийн тайлбар авах ёстой болов уу гэж бодож байна. За мэдээж хөрөнгө оруулагч нар ийм өндөр эрсдэлтэй байгаа үед одоо мөнгө юм уу алтыг бол өөрсдийнхөө эрсдэл хадгалах хэрэгслээ болгож сонгодог. Харин энэ нөхцөлд бол алтан дээр бас бүх цаг үеийн дээд ханшаа эвдсэн тохиолдол бол ажиглагдсангүй тий. Тэгэхээр энэ бондын зах зээл дээр бас ямар хөдөлгөөн ажиглагдаж байна эсрэгээр. За одоо би энэ дээрээс харж ин л та одоо Америкийн одоо засгийн газрын 20 жилийн хугацаатай бондын ханш байгаад байгаа. За дайн ихснээс хойш буюу одоо ойролт орнуудын яг Америк одоо Израиль Ираны энэ дайн одоо үргэлжилж байгаа нөхцөлд бол TLT гэдэг одоо юу байдаг? Америкийн 20 жилийн хугацаатай засгийн газрын бонд байдаг. TLT гэдэг нь одоо нөгөө ETF гэж байдаг шүү дээ. Тэ бидний хамгийн сайн мэддэг ETF Exchange Traded Fund гэдэг сангийн одоо нэг хувьцаагаар л арилжаалагддаг. Энэхүү ETF-ийн анш бол хас 2.8% уналттай байна. Тэгэхээр ер нь бол хөрөнгөний зах зээлтэйгээ бас адил уналт төсөлт нь бол адилхан явагдаж байна. Тэгэхээр дайн үргэлжилж байна гэдэг бол засгийн газрын бондын хувьд бол айхтар өсөлт үзүүлэхгүй бага зэрэг уналттай байдалтай байна. Тэгэхээр магадгүй яг дайны байдал одоо сулраад те одоо зогсон байдалд орвол засгийн газрын бонд бол өсөх боломжтой гэж харж байна шүү дээ. Би төгсгөлд нь товчхон асуухад Азийн зах зээл дээр бас нэлээдгүй хүчтэй савлгаануудыг бас бид нар харж байна шүү дээ. Ялангуяа Солонгосын Kospi индексийг бас бид нар дурдж болох бах те. Тэгэхээр ер нь Азийн зах зээл орогт орондод үүсэж байгаа нөхцөл байдал хоёр ер нь яаж холбогдож байгаа вэ? Одоо бид нар чинь бол яг одоо энэ глобал буюу дэлхийн зах зээл гэдэг чинь хоорондоо маш уялдаатай хөдөлж байна. Тэ одоо та хэд мэдж байгаа манай хөрөнгө оруулагч нар ч мэдж байгаа. Одоо Америкийн хөрөнгөний зах зээл өслөө гэхэд одоо Азийн зах зээл мөн дагж өсдөг ч юм уу те. За яг нь Азийн зах зээлийн нэг ялгаа нь гэвэл одоо манай Монголын цагтаа яг ижил явж штэ. Өглөө бол Монголын цагтаа яг өглөөний зах зээл нь бол эхэлж төрүүлж хөдөлдөг гэсэн үг те. За тэгээд оройн нь бол Америкийн Европын хөрөнгөний зах зээлийн ханш нэгддэг. За тэгэхээр ялангуяа Солонгосын зах зээл бол маш өндөр өсөлттэй те. Өсөлттэй явж байгаад сая одоо Израиль Ираны дайн Америкийн дайн хилэнгүүт эсрэгээр одоо маш хүчтэй савлгаатай уналт бол үзүүлж байна. Тэгэхээр зах зээлийн хувьд бол одоо Америкийн хөрөнгөний зах зээл өслөө гэхэд Азийн зах зээл бүр илүү хүчтэй өсөд унлаа гэвэл бүр хүчтэй уналт бол үзүүлдэг байдалтай харагдаж байна. Тэгэхээр Азийн зах зээлийн хувьд бол яг арилжаач нарт бол нэлээд бас сонирхолтой байж магадгүй. Харин хөрөнгө оруулагч нарт маш жоохон эрсдэлтэй харагдаж байна те. Өндөр одоо ханшийн савлгаа байна гэдэг бол маш өндөр эрсдэл бол харагдаж байна. За мөн Америкийн зах зээл ч гэсэн ялгаа авахгүй ийм асуудал геополитикийн нөхцөл байдал хүнд үед ч гэсэн одоо хөрөнгө оруулахад жоохон асуудалтай те. Илүү одоо эрсдэл багтай хөрөнгө оруулалт руу төлбөр хөрөнгө оруулалт хийвэл арай боломжийн бол харагдаж байна. За харин Трампын хэрвээ одоо нэг улс төрчнэрийн одоо мэдэгдэл гэдэг чинь бас жоохон барьцгүй шүү дээ. Трамп бол жишээ нь ингээл дайныг бол одоо удахгүй зогсооно гэхэд одоо хөрөнгөний зах зээл яг дагаж хөдөлж штэ тий. Одоо X одоо сошиал медиа дээр 50 одоо хөрөнгөний зах зээл маш өндөр өсөлт үзүүлээл. За дайн сунжраал явал хөрөнгөний зах зээл маш хүчтэй унаал тий. Тэгэхээр одоо сошиал бас зүйлүүдийг Трампын мэдэгдлийг бол дийлэх одоо хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалтын банкуд бол маш сайн ажиглаж байна. Тэгэхээр энэхүү мэдэгдлийг бол маш сайн харж иж бас хөрөнгө оруулалтаа төлбөр хийвэл зүгээр. Тэгэхээр яг хуу дайн зогсохгүй байлаа гэхэд бид нар одоо нэг газрын төс рүү ордог ч юм уу, алт мөнгө рүү ордог ч юм уу те. Иймэрхүү хөрөнгө оруулалт хийвэл илүү зохистой байх. Харин одоо Трампын хэрвээ үг үнэн бол дайн хэрвээ энэ 7 хоног зогсчвол эсвэл дараа 7 хоног зогсчвол
бид нар одоо технологийн салбар руу орвол маш зүг байна. Ялангуяа AI буюу те хиймэл оюун ухааны салбар бол маш нэлээд бас сая он гарснаас хойш унлаа штэ. Одоо биний энэ датан дээр харахад бол том 7 компани байгаа штэ те. Бидний мэддэг Google, Amazon, Apple, Microsoft, Meta гэдэг. Эдгээр компаниуд бол он гарснаас хойш бүгд уналттай байгаад байгаа. За харин 2025 онд бол эсрэгээр маш хүчтэй өссөн. За ялангуяа Google AI одоо технологийн хвцаанууд бол бүр 50-аас дээш өсөлтийг үзүүлсэн бол он гарснаас хойш эдгээр хвцаанууд маш хүчтэй уналт үзүүллээ. Ялангуяа Amazon, Microsoft, Meta зэрэг компаниуд бол бүр илүү унчлаа шүү дээ 2026 онд. Тэгэхээр хэрвээ дан зогсчвол бид нар эдгээр одоо маш сайн одоо чанартай компаниудын хвцааг бол багаар одоо өртгөө дундчлаад dollar cost average хийгээд аль бол хөрөнгө оруулалт хийвэл зүгээр. За харин дай үргэлжлээд байвал бид нар энэ 7 компани биш эсрэгээр одоо газрын төсөл рүү ч ордог ч юм уу те. За алт мөнгө рүү бол баг зэрэг хөрөнгө оруулалт ч юм уу. За харин дотоодын бас зарим нэг хөрөнгө оруулалтын одоо бондын зах зээл рүүгээ төлхөө хөрөнгө оруулалт ч юм уу. Аль болох эрсдэл багтай хөрөнгө оруулалт хийвэл илүү зөв зохистой гэж одоо шинжээчийн зүгээс л харж байна те. Тийм байна. Тэгэхээр маш товчхон бөгөөд бас өндөр агуулгатай мэдээлэл хүргэсэнд баярлалаа. Тэгэхээр дараагийн дугаар дээр бас холбогдоод за Аз улс хөрөнгөний зах зээлтэй холбоотой чухал мэдээллүүдийг хүргэнэ гэдэгт л итгэлтэй. Холбогдсонд баярлалаа Лавга. За баярлалаа. За. Тэгэхээр үзэгчдээ Америк нэгдсэн улсын хөрөнгөний зах зээлх мэдээллийг бол та бүхэнд Лавга үргэлээ. Тэгэхээр үргэлжлүүлээд дотоодод болж байгаа зарим мэдээллийг та бүхэнд товч хүргье. Тэгэхээр хамгийн ихний мэдээлэл юу вэ? Тэгэхээр олон улсын women exporters in the digital economy буюу товчлоор бол одоо VD-сан 2026 оны одоо эхний улирлын санхүүжүүлэлтийн төлөвлөгөө албан ёсоор зарласан байгаа. За тэгээ эмэгтэйчүүдийн удирдсан бизнесүүдийг дэмжих нэгдүгээр шатны хөтөлбөрийн хүрээнд нийт 3.7 сая одоо Америк долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн бол энэ танилцуулсан байгаа. За энэ хөтөлбөрт бол Монгол, за Доминикан болон Нигер улсын одоо нийт 219 эмэгтэй одоо бизнес эрхлэгч хамрагдсан байна. За одоо энэ хөтөлбөрийн одоо энэ сангийн зорилго юу вэ гэхээр эмэгтэйчүүдийн одоо удирддаг бичил болон жижиг дунд бизнесүүдийг захин шилжилт хийхэд туслах. За олон улсын зах зээл гарт нь одоо санхүү болон ур чадварын нэмжлэг үзүүлэх бол ийм үндсэн зорилготой. За тэгээ Монгол улсын хувьд бол олон улсын энэхүү томоохон хөтөлбөрт хамрагдсанаар дотоодын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдэд санхүүгийн бодит дэмжлэг болохоос гадна бас олон улсын стандартад нийцсэн бизнесийн бас арга барил суралцах, за улмаар олон бизнесээ өргөжүүлэх юм чухал боломжийг олгож байгаа юм байна. Тэгэхээр нэг онцлог юм мэдээлэл байна. За мөн даатгалын компаниудын хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 16.4% өсөж за 771.3 тэрбумд өргөтөл хүрсэн байна. За 2025 оны байдлаар даатгалын компаниудын хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.4% өсөж 77.3 тэрбум доллар болж нэмэгдсэн нь 2021 оны мөн үетэй харьцуулахад бол 81.3% өссөн үзүүлэлт байгаа юм байна. За харин ердийн даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 15.8% өсөж 674.4 тэрбум төгрөгт хүрч за салбарын нийт хөрөнгийн 87.4%-ийг бол эзэлж байна. Тэгэхээр даатгалын компаниудын ийм сайн мэдээлүүд гарсан байна. Тэгээ үргэлжлүүлээ та бүхэнд энэ удаагийн онцлог зочныхоо ярилцлагыг хүргэж байна. За энэ удаад бид Dama International-ийн ерөнхийлөгчийн зөвлөх болох Эллентэй ярилцсан байгаа. За тэрээр Канада улсыг зорио ирээд за Тэнгэр телевизэд ярилцлага өгсөн байгаа. Түүний ярилцлагыг хамтдаа үзцгээе. Hello everyone. Самбайцхан үзэгчдээ өнөөдөр бид нэг маш онцгой зочныг ураад байна. Канада улсаас Dama International-ийн за President's Council-ийн дарга Ellen Brown манай студид хүрэлцэн ирээд байна. Ellen тэгэхээр Монгол улсад болон Тэнгэр телевизийн студид тавтай морил. Thank you. Thank you very much. Яриагаа эхлэхээс өмнө та манай үзэгчдэд өөрийнхөө тухай болон хийж буй ажлынхаа талаар товчхон танилцуулаач. Тэглгүй яг уу намайг Ellen Brown гэдэг. Би Канада улсын Оттава хотоос ирсэн. За тэнд ч бас цаг агаар хүтэн байдаг. За миний мэргэжил бол өгөгдлийн менежментийн зөвлөх. За би өөрийн зөвлөх компанитай за гэхдээ DAMA International-ийн удирдах зөвлөлтч мөн ажилладаг. Би ерөнхийлөгчийн зөвлөлийн даргын албан тушаалыг ашигладаг.
Ерөнхийлөгчийн зөвлөлийн даргын хувьд би удирдах зөвлөлийн олон хороодыг дэмжиж ажиллах үүрэгтэй. Тиймээс би өгөгдлийн салбарт дэлхийн хамтын нөхөрлөлийг бий болгох, мэргэжилтнүүдийг чадварчуулах ажлуудыг дэмжиж ажилладаг. Okay, so the Dama Mongolia chapter is launching. Энэ сарын 13-нд Dama Mongolia салбарыг нээлт болох гэж байна. Тэгэхээр Dama байгууллага ер нь дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Монголд энэ салбар ер нь нэгдснээр ямар шинэ боломжууд, ямар том өөрчлөлтүүд гарна гэж та харж байна вэ? Coming our way. Yeah, well, joining the international community is a big step. First of all, it takes a lot of work to become. Юун түрүүнд DAMA-ийн салбар нэгжлэхийн тулд маш их бэлтгэх ажлууд шаардагддаг. За энэхүү салбарынхны хийсэн бүх ажил тэдний зарцуулсан цаг хугацаа үнэхээр бахархуу штэ. За энэ бол үнэхээр том алхам. За учир нь улс орондоо ганцаараа тусдаа ажиллахын оронд та дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хэтийн төлөвийг харж за дэлхийн өгөгдлийн менежментийн байгууллагуудаа харилцаа холбоо тогтоож эхэлнэ. За ингэснээр суралцах, за тэрч байтугай аялах эсвэл карьераа өсгөх, за мэргэжлийн өндөр мэдлэг туршлага эзэмших гээд олон боломжийг бий болгоно гэсэн үг. За мөн бусад улс оронд юу болж байгааг сурах сайхан боломж юм аа. Тэгэхээр танай байгууллагыг өгөгдлийн салбарт дэлхийн бусад улстай зэрэгцэн хурдтай ажиллах боломжийг нээж өгөх болно. За тиймээс энэ хүрээллийн нэг хэсэг нь байна гэдэг бол сайхан зүйл юм аа. Монгол улс саяхан хэмэл оюун ухааны үндэсний стратегийг баталсан. Гэхдээ хэмэл оюун яг өнөө цагт маш хурдтай хөгжиж байна. Мэргэжлийн үнийн зүгээс харахад бид бусад орнуудтай хөл нийлүүлээ алхахын тулд яг одоо юун дээр хамгийн их анхаарах хэрэгтэй байна вэ? From your expert point of view, what should we focus on right now to keep up with the rest of the world? Yeah, and I think so. Going back to the idea of the global data community. Тэгэхээр яг олон улсын дата өгөгдлийн комьюнитиг анх үүсгэн байгуулсан санааг бодож үзэхээр за та бүхэн аль хэдийн зөв чиглэл чухал алхам хийж байна гэж би бодож байна. За хэмэл оюунтай холбоотой бүх зүйл маш шинэхэн байна. За бидэнд сурах зүйл маш их байна, тийм үү? За тэр ч байтугай бидний хууль тогтоомжч үнийг гүйцэж ирээг байгаа юм. За бид үнийг яаж ашиглах, хаашаа явж болохыг нь сайн мэдэхгүй байна. За магадгүй маш урттайгаар тасралтгүй хөгжөөд явах. За тиймээс олон улсын комьюнитигийн нэг хэсэг байснаар за та дэлхийн өөр хаанд юу болж байгааг ажиглаж түүнээс суралцах боломжтой болно. За тиймээс зөвхөн биедан суралцах бус за бусдын туршлагаас суралцахад анхаарч за бусад байгууллагуудтай хамтран ажиллах нь том давуу тал гэж би бодож байна. Хэмэл оюуны хувьд ч гэсэн хамгийн чухал алхмуудын нэг нь энэ байх болно. За бид хүн төрөлхтний хувьд энэ технологиг хэрхэн ашиглах талаар хамтдаа суралцах хэрэгтэй. За энэ технологи нь өөрөө шин зүйл. За түүнчлэн бид хүний мөн чанараа алдахыг хүсэхгүй байна. За тиймээс community суурилсан харилцаа холбоотой байх нь маш зөв гэж би бодож байна. За олон улсын төвшөнд ийм байдлаар оролцох нь зөв болох юм. За үүнээс гадна зүгээр л гоё харагдаж байгаа учраас за аль эсвэл бидний хэлдгээр гялалтсан шин зүйл учраас хэмэл оюуныг нэвтрүүлэх авахнд бүү нараа гэж хэлмээр байна. За энэ бол яг л бодит зүйл. За гэхдээ та байгууллагын хувьд танд яг юу хэрэгтэй байгааг эхлээд ойлгох хэрэгтэй. Таны бизнес үргэлж ямар ч технологиос түрүүнд байх ёстой. За үргэлж тийм байсаар ирсэн. За хэмэл оюуны хувьд ч адилхан. За тиймээс үнийг маш сайн анхаараарай гэж хэлмээр байна. Okay, that's true. So next question is I want to know about DMBOK 3.0. Та бүхний хэрэгжүүлж байгаа DMBOK 3 тех төслийн талаар сонирхмоор байна. Энэ төслийн талаар мэдээлэл багтаа хүмүүст зориулаад яг юу болох, яагаад энэ салбарт тийм чухал ач холбогдолтой байгааг товчхон тайлбарлаж өгөөч. За мэдээж DMBOK 3 бол өгөгдлийн менежментийн мэдлэгийн цогц гэж ойлгож байна. За миний ерөнхийлөгчийн зөвлөлийн даргын хуваар төлөөлж буй DAMA International байгууллага энэ номыг эрхлэн гаргасан. За энэ бол манай 3 дахь хэвлэл юм. За 2 дахь нь 2017 онд гарсан санагдаж байна. За сүүлийн жилүүдэд шинэ хэвлэл гарсан ч зүгээр л хянан тохиолдвол бага зэргийн засвар оруулсан хувилбарууд л байсан. За харин энэ удаагийнхад томоохон өөрчлөлт орж байгаа. За ялангуяа хурцтай хөгжиж буй технологиуд болон хэмэл оюуны дэвшлүүдэд болж буй бүх зүйлийг хамарч байгаагаараа онцлог юм. За бид шинэ технологид төөрөхгүйгээр өгөгдлийн менежментийн үндсэн зарчмуудад анхаарлаа төвлөрүүлэхийг хичээж байна. За үүний тулд дэлхийн өнцөг булан бүрээс төлөөлөгчдийг оролцуулсан гайхалтай баг бүрдүүлж асуулт төрийг маш нарийн судалж юуг багтаах, юуг багтаахгүй байх, за мөн өгөгдлийн менежментийн практик гэж юу болох талаар авч үзэж байгаа. За жишээ нь манай төслийн менежер Матиагаас за бид яагаад оршин тогтнодог вэ? Бид ер нь юу хийж байна гэх оршихуун асуултыг хариулж
хариултыг ирж байгаа. За бид мөн материал цуглуулахдаа олон нийтийн санал асуулга, экспертүүдийн ярилцлагуудыг цуглуулж байгаа. За бидний хувьд өөрсдийн санаачлагаараа ном эрхлэн гаргаж байгаач за Келли Хотл гэрнгийнх ахлах редактор хөлсөлж авсан. За тэрээр бидэнд номыг маш товч бөгөөд тодорхой хэлбэрээр эмгэгдэхэд тусалж байгаа. За тэгэхээр DM бүх 3-аас маш олон шин зүйлийг хүлээж болно. За магадгүй илүү богино болох бах мөн шинэ агуулгуудтай байна. Who is hired to come in, Kelly Holtgren. She's actually helping us put together the book in a very concise format as well. Okay, that's so on point. So we have some concerns. Химэл оюун ажлын байрыг булааж байна гэх гарчиг ер нь хаас агуул хүрч байна. Энэ нь залуу мэргэжилтнүүдийн хувьд ирээдүйд ямар ур чадвар эзэмших вэ гэдэг тарамт болж байгаа. Таны хувьд ямар ур чадварууд илүү үн цэнтэй болох вэ? Most important skills that will stay valuable even as AI keeps growing. Yes, Maddie, that's a good question. And I think again it goes back to the concept of us being human, right? За үнэхээр сайн асуулт юм. За энэ зүйл дахиад бидний хүн байх гэх ойлголт руу чиглүүлж байгаа гэж бодож байна. За энэ цагт хүний зан чанар маш чухал гэж би боддог. Тиймээс хүн хоорондын харилцааны чадвар хүмүүстэй хэрхэн харилцах, биеийн хилэмж, за хүмүүсийг зөвхөн бичсэн эсвэл компьютерт оруулсан өгөгдлөөр нь бус, за хүн гэдгээр нь ойлгох чадварт анхаарал хандуулах хэрэгтэй. За тэр ч байтугай бизнесийн талбарт оролцогч тал альва мэдээллийг хэрхэн хүлээж авах, за аль эсвэл за бэлдсэн дизайнаа хэрхэн ойлгох гэх мэт сэтгэл хөдлөл харилцааны тал дээр анхаарлаа хандуулах нь биднийг ялгаруулж өгөх үнэхээр чухал зүйл. За хүний мөн чанар юу болохыг анхаарах нь үнэхээр чухал. За гэхдээ химэл оюун бол ердөөлийн хэрэгсэл гэдгийг хүлээн зөвшөөрөх нь маш чухал юм аа. За энэ технологи бидний хийдэг олон ажлыг орлох нь гарцаагүй. За гэхдээ энэ нь биднийг орлоно гэсэн үг ш. За бид химэл оюуныг удирдах сурах хэрэгтэй, бүр цаашилбал засаглах хэрэгтэй. За химэл оюун зарим шинэ ажлын байруудыг бий болгож байна. Харин бидэнд байгаа чухал зүйл бол нухацтай сэтгэлгээ буюу за critical thinking юм. За та химэл оюуныг ашиглаж байхдаа маш өөртөө итгэлтэй, үнэмшилтэйгээр ярьж байгааг анзаарсан байх. За гэхдээ үргэлж химэл оюуны зөв байдаггүй. Тэр бүхнийг мэддэг гэж боддог ч олон зүйл дээр сурах зүйл их бий. За тиймээс нухацтай, анхааралтай хандаж за түүнд итгэх хэсгээ үнэлэх чадвартай байх нь маш чухал гэж би бодож байна. За бид химэл оюуны хэлж байгаа зүйлийг шууд хүлээж авч болохгүй. За бид оюун ухаанаа ашиглаж түүний өвч буй үр дүнд эргцүүлэл хийх хэрэгтэй. За үүнийг муу зүйл ашиглахгүй байх, хязгаарлалт тогтоох гэх мэт ёс зүйн бүхэл бүтэн бүрэлдэхүүн хэсэг бас бий. За хууль эрх зүйн салбарт үүнийг удирдахад чиглэсэн шинэ ажлын байрууд гарч ирэх нь гарцаагүй. За гэхдээ бид хүмүүс хоорондын харилцааны чадвар, нухацтайгаар сэтгэх чадвар, судалгаа хийж уншиж буй зүйлээ үнэн эсхийг баталгаажуулах чадвар за одоо урд өмнөхөөсөө илүү чухал болсон гэж хэлж болно. За эдгээр чадварууд үргэлж чухал байсаар ирсэн ч химэл оюуны эрэнд үүнд анхаарал хандуулах нь нэн чухал. Миний бодлоор химэл оюунтай хамтран ажиллах нь хамгийн чухал гэж бодож байна. Right now. It is, yes, very important. Making sure that you're using it again as a tool. За яг одоо химэл оюунтай хамтран ажиллах нь маш чухал. За үүнийг хэрэгсэл болгон ашиглаж сурах нь нэн тэргүүний асуудал болоод байна. Хэрэг та үүнийг хэрэгсэл болгон ашиглаж сурвал та орлуулшгүй болно. Эллен тэгэхээр маш их баярлалаа. Тантай харилцаад үнэхээр таатай байлаа. Монгол дахь салбарын нийлэлтэд амжилт хүсье. Манай улсад байх хугацаагаа сайхан өнгөрүүлээрэй. Mongolia chapter and great stay in Ulaanbaatar. Би үнэхээр их талархаж байна. За Монгол дахь салбарын нэгжийнхэнд баяр хүргэе. Би нээлтийн арга хэмжээнд дээр оролцохыг тэсэн ядан хүлээж байна. За арга хэмжээнд хүрэлцэн ирсэн үзэгчдтэйгээ уулзна гэж найдаж байна. Тэгэхээр Монгол дахь салбарын нийлэлтэд дахин баяр хүргэе. Тэгэхээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлийн дараачаар $110 даваад байсан газрын тосны ханш за буцаад $80-90 руу савлж эхэлсэн байгаа. Тэгэхээр ер нь бол хөрөнгө оруулагчид болон арилжаачид бараг түүхэндээ ийм хэмжээний савлгааг нэг өдөрт харж байгаагүй гэдэг гарчигнууд бол ингээд харагдаж байна. Тэгээ олон улсын одоо хэвлэл мэдээллүүд бол үнийг л онцолж байна. Тэгэхээр одоо G7-гийн уулзалтаас болгож байгаа. За Дональд Трампын энэхүү мэдэгдэл бол ер нь бол одоо Америк нэгдсэн улсын Ираны дайныг ойрын өдрүүдэд дуусгана гэдэг нэг юм агуулгатай зүйлийг ярьчих шиг боллоо шүү дээ тийм. Тэгэхээр дунд хугацаанд ер нь газрын тоснд яаж нөлөөлөх бол Тэгэхээр хэдл ямар ч энэ өсөлтийн талаар эхлээд мэдээлэл олцъя. За өнгөрсөн баасан гарагт 90 гаруй доллараар ерөнхийдөө арилжаалагжсэн газрын тосны үнэлгээ бол даваа гарагт одоо зах зээлүүд нэгтгэхэд бол $110 бол давсан. За ингээ өдрийн цагаар буюу Монголын цагаар бол ойролцоогоор 12 цаг орчимд бол хамгийн дээд орчимд буюу $119 бол хүрсэн юм мэдээлэл. Тэгээд тус одоо
газрын төсний үнэлгээ бол ерөнхийдөө маш хурдцтайгаар унж байгаа боيو. За нэг өдрийн дотор 30 орчим хувиар унсан одоо түүхэн дээд амжилтыг бол бас тогтоолоо. Тэгэхээр энэ яг юутай холбоотой байсан бэ гэвэл саяны бидний одоо үздэг Дональд Трампын одоо мэдээлэлтэй нэгдүгээр холбоотой байна. За хоёрдугаарт бол G7-гийн хурал бас зарлагдсантай холбоотойгоор газрын төсний үнэлгээ бол огцом унлаа гэж бол одоо мэдээлж байна. Тэгэхээр G7-гийн одоо эрчим хүчний сайд нарын яг энэ хүү онлайн уулзалтыг хийснээр бол ерөнхийдөө одоо дэлхийн яг энэ газрын төсний хэрэглээн дээр бол бас хомсд үүсэх боломжийг бол багасгах боломжтой байна гэдэг бас мэдээллүүд явж байна. За үүн дээр бол G7-гийн яг одоо улсуудын нөөцөөс бол олон улсын зах зээлүүд дээр зарах. За энд одоо ямар нэгэн байдлаар одоо бүс нутгууд дээр бол тодорхой хэмжээний газрын төсний хомсдол үүсэх юм бол үүнийг нийлүүлэх боломжтой гэдгийг бол одоо энэ нөхцлөөс л харж болно. За Америк нэгдсэн улсаар тэргүүлсэн G7-гийн яг энэ хүү уралдаан дээр яг юу яригдж байна вэ? Ойролцоогоор тус одоо 7 орн байгаа тийм. Канада, Франц, за Герман, Итали, за Япон, Америк, одоо Англи гэсэн орнууд байгаа. Тэгэхээр эдгээр орнууд бол өөрсдийнхөө нөөцөөс ерөнхийдөө 400 орчим сая баррел нефтийг бол ерөнхийдөө дэлхийн зах зээл рүү нийлүүлж борлуулах боломжтой байна гэдгийг бол мэдгдсэн байж. Тэгэхээр энэний цаана бол бас дахиад мэдээж улс орнуудад өөрсдийн гэсэн одоо хэрэглэн дээр нөөц байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ нөөц рүүгээ бас орж болохгүй гэдгийг бол одоо улс орнууд бол маш хүчтэй хэлэлцэж байна. Америк нэгдсэн улсын хувьд бол ойролцоогоор яг одоо улсынх нь нөөц гэж ярих юм бол нийт өөрсдийнхөө хэрэглээтэй гэж үзэх юм бол 710 орчим сая баррел байгаа. За үүнээс бол 415 сая баррел нефтийг бол ерөнхийдөө зах зээл рүү гаргаж зарах юм бол энэ ойролцоогоор нэг нийт одоо өөрсдийнх нь одоо хэмжээний нэг 58 орчим хувь болж байгаа. Тийм учраас ер нь бол эхний ээлжинд бол бид нар бол одоо бага хэмжээгээр гаргана гэдгийг бол хэлсэн байна. Тэгээд үүн дээр нэмэх нь бол хамгийн дээд нь бол нэг 410 орчмыг бол гаргах боломжтой талаараа одоо мэдээлж байна. Тэгэхээр яг энэ эцсийн байдлаар бас яг одоогор бол тэдийг гаргана гэсэн тоо мэдээлэл бол гараагүй байж байгаа. За үүнээс гадна хэрвээ одоо G7-гийн нийлүүлээд эхлэх юм бол одоо дэлхий дээр газрын төсний одоо яг энэ одоо шаардлагатай байгаа одоо хэрэглээ бол яг хангагдах юм уу гэвэл бас яг үгүй байгаад байна. За энэ дээр бол одоо өмнөх одоо газрын төсөн дээр үүсчихсэн хямралуудыг ерөнхийдөө авч үзэх юм бол өнөөдрийн төвшин өөр гэдгийг бол бид нар харж болно. За учир нь дэлхийн нийт одоо хэрэглээний 20 орчим хувийг ерөнхийдөө нийлүүлж байгаа энэ хүү одоо Ормосын хоолой ерөнхийдөө хаагдсанаар бол Сауди Араб болон Эмиратаас бол ерөнхийдөө бас дэлхийн зах зээл рүү газрын тус одоо нийлүүлэгдэх боломж бол хомсуулж байгаа. За урд нь бол энийг яаж шийддэг гэсэн гэхээр Ормосын хоолойгийн одоо нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр бол бас арцсангүй бас хямралууд дээр бол нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийг бол доктортой барих ийм бодлого хэрэгжүүлдэг гэсэн бол одоогийн нөхцөл бол энэ боломж бол байхгүй гэдгийг бол тодтогч. Тийм учраас ер нь бол яг гадны судалгааны байгууллагуудаа хэлж байгаагаар бол энэ бол зөвхөн нэг удаагийн бас гал дарсан асуудал байна. За урт хугацаанд хэрвээ дан үргэлжлэх юм бол одоо энэ асуудал бол одоо хүн дээр одоо сөхөгдсөн хിവэрэ байх болно гэдгийг бол тайлбарсан байна. Тэгэхээр бүгд найрамд дахьтад ард улсын макро эдийн засгтай холбоотой хэд хэдэн чухал үзүүлэлтүүдээс танилцуулагдсан байгаа. Энэ талаар үргэлжлүүлээд ярив. За мөн 3 дугаар сарын сүүлчээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон бүгд найрамд дахьтад ард улсын дарга Ши Жинпинээр уулзах товтой байгаа. Тэгэхээр дэд хэмжээний уулзалтын өмнөхөн бас тус улсын албан тушаалтнууд Парист уулзахаар төлөвлөж байгаа. Тэгэхээр энэ асуудлаар бас яг энэ уулзалтан дээр за Иран болон ойролцоогт орондод үүсэж байгаа хямралын талаар бол бүгд найрамд дахьтад ард улсын зүгээс бол ер нь бол ярих сонирхолгүй байгаа гэдгийг бол илэрхийлсэн байна. Тэгэхээр өргөжлүүлээд хятадын эдийн засгийн үзүүлэлттэй холбоотой мэдээллүүдийг харъя. Экспортын үзүүлэлт танилцуулагдсан байна тийм. Тэгэхээр хятадын яг энэ хүү макро мэдээллүүд бас гарч ирсэн. За тэгэхээр өмнөх сарынхтай харьцуулахад бас сүүлийн үед хятадын яг энэ хүү одоо мэдээллүүд бас нэлээд эерэг болж эхэллээ гэдгийг бол одоо харж болохоор байгаа. За хятадын үед ямар асуудал байдгийг гэхээр мэдээж дефляц буюу инфляцаас бүр доошогоо орсон үнийн бууралт буюу ерөнхийдөө үйлдвэрлэгч нарт одоо маш хүндээр тусаж байгаа ийм нөхцөл байгаа. Тэгэхээр одоо бол хятадын хэрэгжүүлж байгаа бодлого нь яг юу юм гэхээр хэрэглэгчдийн хэрэглээг илүү нэмэгдүүлэх, яг гар дээр байгаа худалдаа авалтыг илүү нэмэх гэсэн одоо ийм бодлогын дагуу ажиллаж байгаа. За энэний дагуу хэрэгжүүлж байгаа бас хямдхан зээл олдох ч гэдэм үү, бизнесийг дэмжих ч гэдэм үү те энэхүү одоо хууль эрх зүйн зохицуулалтуудын дагуу бас хэрэглэгчдийн үнийн индекс бас өссөн үзүүлэлт гарсан маа. За тэгэхээр Reuters-ийн яг судлаачдын таамаглаж ирсэн 0.8%-аар ерөнхийдөө хэрэглээний үнийн индекс өснө гэж харж ирсэн мэдээлэл бол 1.3%-аар өссөн буюу одоо хятадын яг энэ хүү
барьж байгаа бодлого нь ажиллаж байгаа гэдгийг бас баталсан ийм одоо том мэдээлэл гарсан. Тэгэхээр 1.3% өснө гэдэг нь бол инфляцийг илүү их нэмэгдүүлэхийг бол зорж байгаа. Гэхдээ мэдээж инфляц бол тодорхой тоо хэмжээнээс бол өндөр гарч болохгүй гэдгийг бол ойлгох нь зүйтэй. Хөрөнгө оруулагчид энэ 7 хоногт инфляцийн түвшингүүдийг нэлээдгүй анхаарлаа хандуулах ёстой болов уу гэж бодож байна. Тэгэхээр яагаад вэ гэхээр за одоо маргааш танилцуулагдах буюу өнөөшөө танилцуулагдах одоо инфляцийн түвшин бол 2 дугаар сарын байгаа тий. Гэхдээ яг энэ 3 дугаар сар дээр энэ үйл явдал өрнөж байгаа учраас за эх сар танилцуулагдах инфляцийн түвшин бол илүү чухал болчих гээд байна. За одоогийн байдлаар бол одоо газрын тосны ханш нэг баррел нь $90-оос дээш арилжаалагдж байна. Сүүлийн 2-3 сарын туршид $60 дээш арилжаалагдчихсэн шүү дээ. Тэгэхээр илүү үнэтэй байна. Тэгэхээр ер нь инфляцид хэрхий яаж нөлөөлөх бол инфляцийн хүлээлт ямар хувь вэ? Тэгэлгүй одоо байгаа гарах тоон одоо мэдээлэл бол инфляц буюу за хэрэглэгчийн үнийн индекс бол 2.5% дээр хүлээгдэж байгаа. 2.4 биз дээ. Тий. Өмнөх одоо сарын 2.4% та гарсан. Тэгэхээр 2.5 дээр хүлээж ийн гэдэг бол инфляц бол илүү өссөн байх магадaltaй гэж хүлээж ийн. Энэ бол 1 сарын дата. Учир нь бол одоо баяр ёслолын үед ерөнхийдөө Америк нэгдсэн улс ч гэсэн бас Christmas одоо юу гэдэг нь өмнөх саруудын энэ дам нөлөөлөл бол яваад баг зэрэгээр өснө гэж бол хүлээж байгаа маань. За хэрвээ энэ тоон мэдээлэл магадгүй 2.6%-аас дээшгээ ч юм уу эсвэл бол яг 2.5 дээр гарах юм бол инфляц эргээд идэвчж байгааг бол илэрхийлнэ. За энэ бол хөрөнгөний зах зээл дээр бол мэдээж одоо сөрөг хандлагыг бол бий болох боломжтой байж байгаа. За хэрвээ энэ үзүүлэлтээс нь бага байх юм бол харьцангуй инфляцийг тогтвортой байна гэж үзээд бодлогын хүүг ерөнхийдөө бууруулах сонирхол бол төв банкнаас бол багасч эхэлнэ. Тийм учраас бол гарч байгаа тоо мэдээллүүд бол хөрөнгөний зах зээл дээр хүчтэй нөлөөлөх магадлал бас байгаа. За түрүүний Ганагийн хэлдгээр бас яг одоогийн байгаа энэ тэгвэл газрын тосны үнэлгээ нэмэгдэх юм бол эх сарын энэ CPI дээр бол ямар хөө нөлөөлөл үзүүлэх вэ гэдэг үндсэн гол асуулт байгаа. Тэгэхээр энэ бол одоо шууд нөлөөлөх буюу за cost push inflation гэдэг асуудлыг бол ерөнхийдөө үүсгэнэ. За тэр нь юуг илэрхийлдэг гэхээр нэгж бараан дээрх үнэлгээ нэмэгдэх юм бол за энэ нь газрын тостой ч юм уу эсвэл нийлүүлэлтийн сүлжээний илүү их үнэтэй болсонтой холбоотойгоор тээвэр үнэтэй болсонтой холбоотойгоор нэгж бүтээгдэхүүний үнэлгээ өсөх юм бол инфляц бол одоо үнд өдөөгдөж өсөх хандлага бас байх боломжтой. Тийм учраас яг одоогийн явж байгаа энэ одоо ойрхон дорнодын асуудал бол бас улс орнуудын яг инфляцийн асуудлууд дээр бол нэлээд бас ойрхон тусах ийм магадaltaй байгаа. Тэгэхээр урт хугацаанд үргэлжлэх юм бол энэ өөрөө том аюул болно гэдгийг бол одоо олон улсын шинжээчд маш тодорхойгоор бол байнгын сануулж байгаа. Тэгэхээр өнөөдөр буюу лав гарагт одоо хөрөнгөний зах зээл хэрхий яаж нээгдэх бол за мөн пүрэв гарагт хэрхий яаж хаагдах бол гэдэг талаар бид Баасан гарагийн дугаар дээр илүү дэлгэрэнгүй ярилцах болон ажлын ихэнх хөтөлбөр үргэлжлэж байна. Ажлын ихэнх хөтөлбөр онцлог зочны хэсгээр үргэлжилж байна. Тэгэхээр яг одоо надтай хамт студид цайлгчдын хамтран үүсгэн байгуулагч Батзүрэг ярилцахаар хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр бид юуны талаар ярилцах вэ гэхээр Grow with Google хөтөлбөрийн талаар ярилцах болно. Тэгэхээр өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. За тэгэхээр миний хамгийн ихний асуулт бол Grow with Google хөтөлбөр ер нь дэлхийн олон оронд хэрэгждэг шүү дээ. Тэгэхээр яг Монголын зах зээлд энэ хөтөлбөр яг хэрэгжснээр яг ямар хоосон орон зайг нөхөх зорилготой байна? Ер нь хөтөлбөрийн зорилго нь юу вэ? Бүгдэнд нь өглөөний мэнд хүргэе. Grow with Google Монголын 3 дугаар улирлын гол зорилго нь болохоор ер нь залуучуудын ирээдүйн ур чадварт хөрөнгө оруулалтыг зорилготой хөтөлбөр байгаа. Тэгээд дэлхийд даяар ажлын байрны чиг хандлага өөрчлөлт ихтэй. Тэгээд AI дата өгөгдөл тэгээд дижитал ур чадварууд зөвхөн нөгөө программистууд ихээс илүү бүх салбарт үндсэн ур чадвар болж байгаа. Тийм учраас бид яг Grow with Google гэдэг энэ хөтөлбөрөөр дамжуулаад залуучуудын цахим ур чадварыг нэмэгдүүлэх, бизнесийн ажиллах хүчийг сайжруулах, тэгээд цаашлаад олон улсад залуучуудын өрсөлдөх чадварыг сайжруулах зорилготойгоор энэ хөтөлбөрийг 3 дахь улирлаа хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болоод байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийг бас зөвхөн сургалт гэж харахад өрөөсгөл байх тий. Тэгэхээр зөвхөн сургалт гэж харах уу эсвэл сургалтаас одоо давсан одоо илүү олон боломжууд байгаа юу? Бидний хувьд болохоор зөвхөн нөгөө сургалтаас гадна community хөгжүүлэлтэнд хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэр нь болохоор ер нь зөвхөн танхимаар суралцаад онлайнаар хичээл үзэхээс гадна амьд харилцааг ер нь илүү чухалчилж байгаа. Тийм учраас бие биетэйгээ холбогдох, суралцах, хамтарч ажиллах боломжуудыг илүү нэмэгдүүлэх дээр анхаарч байгаа. Тэгээ энэ үрээнд болохоор бид нар ерөнхийдөө залуучуудын хоорондны хамт ажиллагааг дэмжих хөтөлбөрүүдийг зэрэгцээ тогтмол зохион байгуулна. Тэгээд одоо бид хэдийн одоо сошиал орчин хөгжиж байгаатай холбоотойгоор илүү тийм ганцаарсан мэдрэмж авах ч юм уу те. Эсвэл ингээд хандлтаас эхлээд ингээд айгүй нөлөөлөл өндөртэй. Тэгээ энэ цаг үед бид амьд харилцааг чухалчилж байгаа учраас community-д илүү чухал ач холбогдол өгч зохион байгуулж байгаа. Тэгэхээр бас энэ одоо ням гарагт буюу 3 дугаар сарын 15-нд
одоо нээлт нь хийгдэж штэ. Тэгэхээр ер нь нэг цаг хугацааны одоо хугацаагаар навч үзүүл яг тэдэс тэдний хооронд одоо яг ийм ингэ хэрэгжинэ гэсэн нэг ийм цаг хугацааны тавыг нь. За манай 3 дугаар улирлын нээлт болохоор энэ 3 сарын 15-нд нэгдээд за тэгээд 6 сарыг дуустал манай хөтөлбөр үргэлжлэнэ. Тэгээд ерөнхийдөө бол 3 сарын хугацаанд эрчимжүүлсэн байдлаар онлайнаар Coursera дээр танхимаар болохоор Монголын салбарын экспертүүд хичээлээ заах байдлаар хослолцсон хэлбэрээр явагдана. Тэгээд үүний зэрэгцээ болохоор бидэд зөвлөгөө чадварын сургалтууд, community үйл ажиллагаануудыг зохион байгуулах хэлбэрээр явагдах юм. Одоо ер нь бүх сэдвэр дээр одоо хиймэл оюухаа яригдж байгаа шүү дээ. Тэгэхээр бас яг сургалтын агуулгууд дээр бас хиймэл оюуныг бас шингээж өгсөн байгаа харагдсан. Ер нь хиймэл оюуны ур чадвар яагаад чухал байна вэ? Нэгдүгээр болохоор яг энэ Grow with Google хөтөлбөрийн сертификат нь өөр аль биесээр баталгаажсан. Тэгээд олон улсад болохоор 1.6 сая ажлын байранд хүлээн зөвшөөрөгддөг. Тэгээд Grow with Google-ийн сертификаттай бол цалин урамшууллаа нэмэгдүүлэх, тушаал дэвших зэрэг байдлаар хөшөөрөгдөх юм боломжтой. Нөгөө талаас болохоор бид яг энэ AI-тай холбоотойгоор Google компани өөрөө дэлхийн зах зээл дээр AI-ийн чухал том тоглогч нарын нэг. Энэ хүрээндээ Grow with Google хөтөлбөр нь дотоод ажилчдаа сургахад чиглэж анх гарч ирсэн. Энэ хүрээндээ ер нь хамгийн сүүлийн үеийн одоо агуулгуудыг тогтмол сайжруулж ордгоор онцлогтой. Тэгээ энэ удаагийн бидний хүрээнд нийтдээ 7 ангийг гаргаж байгаа. Тэгээ энэ 7 анги дээр болохоор бүгдэн дээр нь AI агуулгууд ер нь шингэж орж байгаагаар онцлогтой. За тэгээ үүнээс гадна бидэд хөтөлбөрийнхөө одоо мэрэгжил чиглэлүүдийг судалгаан дээр суурилж гаргаж байгаа учраас Монгол залуучуудад хамгийн эрэлттэй чиглэлүүдийг ер нь сонгож байгаа. Тэгээ энэ дээр нэмэлтээр энэ жилийн гол онцлог бол бидэд AI Essentials, AI for Business гэдэг хоёр ангийг бас гаргаж байгаа. Тэгээ энэ нь болохоор илүү бизнес эрхлэгч нарыг дэмжих, тэгээд илүү менежерийн түвшний одоо удирдах албан тушаалтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаагаар ер нь онцлогтой. Тэгээ миний хувь хүний өнцгөөс гол өнцөг бол залуучууд бидэд яг нэг технологиг зүгээр хэрэгэлдэг биш. Тэрүүгээр дамжуулаад бүтээмжээ нэмэгдүүлдэг, AI-ыг ашигладаг юм уу яваасаа гэж хүсэж байгаа. Тийм учраас Grow with Google хөтөлбөрт хамрагдаад дууснараа 1000 орчим одоо залуучуудын community-гийн нэг хэсэг болоод нөгөө талаас өөрийнхөө ур чадвар, зорилго, боломжтой хөрөнгө оруулалт их боломжтой гэсэн. Тэгэхээр урилга хүлээн авч хүрэлцэн ирж бидэнтэй ярилцсанд баярлалаа. Маш сонирхолтой мэдээлэл өглөө. Тэгэхээр үзэгчдээ ажлын хөтөлбөр маань гадаад мэдээний хэсгээр туудахгүй үргэлжлэх болно. За тэгэхээр гадаад мэдээний хамгийн ихний онцлог мэдээ бол ээлжидийн сошиал медиа хоргийн талаар мэдээлэл байна. За тодорхойлбол Индонез улс бол яг анхны сошиал медиаг хоригдсан Азийн анхны үеийн улс болсон байгаа. Тэгэхээр тус улс одоо 16 хүртэлх насны хүүхдүүдийн сошиал медиаг хоригдсан одоо энэ анхны улс болсноороо ер нь бол энэ хориг нь бол 3 дугаар сарын 28-наас эхэлж хэрэгжиж эхэлнэ. За YouTube, Facebook, TikTok, Threads, за X, Instagram, Roblox зэрэг платформуд бол багтаж байгаа. За яагаад ийм шийдвэр гаргасан нь бол ерөнхийдөө бусад улсын адил ойлгомжтой. За мэдээж сошиал медиа өсвөр насныхны дунд сэтгэл готрол төвшөр өсөж байгааг судалгаанууд харуулсан. За мөн захим орчинд хүүхдүүд гэмт хэргийн золиос болох эрсдэл нэмэгдэж байгаатай холбоотой. За мөн дэлхийн чиг хандлага буюу яг одоо Индонезид ижилхэн Австрали болон Испани улсууд яг одоо ижилхэн ийм сошиал хоргийг хэрэгжүүлж эхлэдэг байгаа. За мэдээж бас энэ хориг дээр бол хизээд шүүмжлэлтэй талууд бол яригдж байдаг. Тэгэхээр хэдийгээр хүүхдүүдийг хамгаалах зорилготой боловч бас зарим мэрэгжилтнүүд үүнийг хэрэгжүүлэхэд одоо хүндрэлтэй гэж үзэж байгаа учраас хүүхдүүд хуурамч одоо он сар өдрөө оруулах, эсвэл VPN ашиглах зэрэг хоргийг тойрчих ямар нэгэн одоо боломжийг бол одоо алдахгүй ашиглана гэж үзэж байгаа учраас бол энэ хоргийг бас төдийлөн дэмжихгүй бас ийм талууд бол байгаа. За тэгэхээр дараагийн бас онцлог мэдээлэл бол өвөр Монголд ураны орцтой холбоотой мэдээлэл. Тэгэхээр гана энэ талаар мэдээлэл өгвөл. Тэр өнгөрсөн баасан гарагт за бүгд найрамдахад ард улсын эрдэмтэд өвөр Монголын ордсын хэсэгт бол нэлээд томоохон ураны ордыг бол олж илрүүлсний бол зарлалаа. За одоогийн байдлаар бол урьдчилсан ордын нөөцний хэмжээ бол 30 сая тонн орчим уран гэж бол нэрлэгдэж байгаа юм байна. За энэ бүс нутаг яагаад ингэж ийм онцгой ийм олон нийтийн анхаарлыг татж байгаа вэ гэхээр нэгдүгээр 30 сая тонн уран гэдэг бол өөрөө дэлхийд тэргүүлэх хэмжээнд орох тийм ордны хэмжээ. За харин хоёрдугаарт болохоор одоо өвөр Монголын энэ одоо хэсэг нь илүү цөлжилттэй, чулуулаг ихтэй тийм геологийн бүтцтэй газар байд юм байна. Тэгэхээр олон улсын геологчид бол яг энэ газраас ийм томоохон хэмжээний ордыг бас маш богино хугацаанд амжилттай илрүүлж чадсан нь за геологийн технологи бас хэр хурдан өндөр түвшинд хөгжсөн байгаа юм бэ гэдгийг харуулж байна гэдгийг бол тодтогж байгаа. За нөгөө талаасаа эдийн засаг болон эрчим хүчний дэд бүтц дээр ер нь бүгд найрамдахад ард улсад томоохон хэмжээний өөрчлөлт авчрах үз тийм ордны
мэдээлэл гарлаа гэдгийг бол дүгнэж байна. Тэгэхээр энэ нь яг ямар учиртай вэ гэхээр за бүгд найрамдахтад ард улсад яг одоогийн байдлаар 59 цөмийн цахилгаан реактор бол ажиллаж байгаа. За 28 цөмийн цахилгаан реактор бол шинээр нэмэгдэж байгаа. Тэгэхээр эдгээр цөмийн цахилгаан станцуудыг хангах томоохон хэмжээний нөөцтэй боллоо гэж бол ойлгож болно. За эдгээрээс гадна өөр ямар нэгэн тодорхой мэдээлэл гараагүй байна. Тэгэхээр дараагийн хөтөлбөр дээрс илүү нарийн судалгаа хийгээд ер нь бас ямар орд бас бидний хөлийн ойролцоо гараад ирвэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр дараагийн мэдээлэл. Хятад улстай холбоотой мэдээлэл байгаа. Учир нь Хятад улс бол тэрбумтны тоогоор дэлхийд тэргүүлж эхэлсэн байна. Тодорхойлбол Хятад улс одоо 2025 он гэтэл долларын тэрбумтны тоо одоо тус улсад 287-оор нэмэгдэж нийт 1110 тэрбумтай болж ер нь бол энэ жагсаалтыг тэргүүлж байгаа юм байна. За тэгээд жагсаалтын дараагийн байрт бол Америкийн нэгдсэн улс 1000 тэрбумтайгаар бичигдэж байгаа. За тэгээд дараагийн 3 дугаарт бол Энэтхэг, за 4 дугаарт Герман, за 5 дугаарт Их Британи гэсэн улсууд бол бичигдэж байгаа юм байна. За тэгэхээр дараагийн мэдээлэл технологийн салбартай холбоотой мэдээлэл ашиг байна. Тэгэлгүй яг. Тэгэхээр Anthropic стартаптай холбоотой мэдээлэл бол үргэлжилсээр байна. Тэгэхээр Anthropic стартап Пентагоны эсрэг шүүхэд зарга үүсгэж байгаа гэдгийг аль бие усаар зарласан байгаа. Тэгэхээр энэ нь бол мэдээж Пентагон Anthropic стартапын хэмэл оюунтай холбоотой асуудал бол үргэлжилсээр байгаа гэдгийг бол манай үзэгчид бол өмнөх дугаараад бас мэдсэн байх. Anthropic стартапын Cloud гэдэг нэртэй хэмэл оюуныг Пентагон ямар ч зөвшөөрлгүй хязгаарлалтгүйгээр ашиглах зөвшөөрлөг бол хүсэж байгаа. За харин Anthropic стартапын зүгээс бол хоёрхан шаардлагыг тавьж байгаа. За эхнийх нь Америк нэгдсэн улсын нийт иргэдийн дотоод тандан судалгаад бол хэмэл оюуныг ашиглахгүй байх. За хоёрдугаарт нисгэгчгүй нисэх төхөөрөмжөд хэмэл оюуныг ашиглахгүй байхаа гэдэг бол хоёр шаардлагыг тавьж байгаа. Харин үүнийг нь Пентагоны зүгээс хүлээн зөвшөөрөөгүй учраас Anthropic стартапыг нийлүүлэлтийн гинжи хэлхээний хар жагсаалт буюу Пентагоны хар жагсаалтанд ороосон байгаа. За ингэснээр энэ компани за төртөө холбоотой бүх одоо ажлуудаа алдчихж байгаа. За Пентагонтой их байсан 200 сая долларын гэрээ бас хүчингү болж байгаа. За эдгээрээс гадна бусад томоохон компаниудтай хамтран ажиллах. За хөрөнгө оруулалт татахад улам бүр эрсдэлтэй найдваргүй гэдэг бол жагсаалтанд орж байгаа. За харин нөгөө талаасаа технологийн томоохон компаниуд болох Microsoft, Amazon тэргүүтээ за Anthropic стартапын гол хэрэглэгчид бол Anthropic-ийг бол дэмжнэ. Бид нар бол ямар нэгэн байдлаар бол cloud-ийн хэрэглээг зогсоохгүй гэдэг мэдээлэлүүд бол гарсаар байна. Тэгэхээр технологийн салбар, батлан хамгаалах салбарын хоорондох хөрсөлдөөн одоо хүртэл ширүүсээр байгаа. За харин нөгөө талд OpenAI болон XAI компаниуд бол Пентагонд өөрсдийнхөө хэмэл оюуныг бол ашиглуулахаар болсон байна. За ажлын эхэнд хөтөлбөртөө хамт байсан та бүхэнд баярлалаа үзэгчдээ. За 5 гарагийн дугаард бид Иранд болж байгаа асуудал, за мөн технологийн салбарт гарч байгаа шинэ инновацууд, за мөн онцлог зочдын ярилцлагыг та бүхэнд үзүүллээ. Баасан гарагийн дугаараар эргээд уулзцгаая.